Улсын хурлын гишүүн Баярбатар ахлуулсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хууль боловсруулах ажлын хэсэг Өмнө Говь аймагт ажиллаж, иргэд аж ахуйн нэр төрийн албаагчны санал хүсэлтийг сонсон хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Өмнө Говь аймгийн бизнес эрхлэгчид, иргэд төрийн албаагчид болон А3 сертификаттай тендерийн үнэлгээний болон сонгон шалгуулалтын хооронд ажиллах туршлагатай албаагчид оролцсон юм. Тус хуулийг боловсруулах ажлын хэсэг улсын их хурал засгийн газрын дэргэд тус байгуулагдсан бөгөөд улсын их хурлын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийг ёс зүйн байнгын хорооны дарга Баярбатар ахлан ажиллаж байна. Өмнө Говь аймагт тус хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Монгол Улсын засгийн газрын гишүүн 20 минутын хот үндэсний хорооны дарга Эрдэнэ бүрэн, улсын их хурлын гишүүн Баярбатар, Мөнх Баясгалан, Ганбаатар, Эрдэнэбат нар болон их хурлын даргын хууль эрх зүйн зөвлөх Урангоо, төрийн худалдаах ажиллагааны газрын дарга Батцул, улсын их хурлын тамгын газрын албан агчид болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.